Сайн мэцхан хүүхдүүдээ математикийн хичээл нь эхлэх гэж байна. Өнөөдрийн хичээл дэвтэр ном, үзэг, бал харандаа хэрэгтэй шүү хүүхдүүдээ. За, өнөөдрийн бидний хичээлийн сэдэв маань ижил хуваартай, холимог бутархай, нэмэх, хасах үйлийг хийж сурах юм аа. Шинэ хичээлд орохоос өмнөх мэдлэгээ сэргээн саная. Зургийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт 2 бүхэл 1 метрийг 5 тэнцүү хэсэгт туугаад 3-ыг нь тэмдэглэсэн байна. Нийлээд 2 бүхэл 5-3 метр болсон байна. Холимог бутархай нь бүхэл болон бутархай хэсгийг нэмэхэд холимог тоо үүснэ гэдгийг бид мэдэж байгаа. Зурагт дүрсэлсэн шингэний хэмжээг литрээр илэрхийлээрэй. Эхний зурагт 1 литр, 1 литрийг 10 тэнцүү хэсэгт хуваасны 9-ийг нь тэмдэглэсэн байна. 1 бүхэл 19 литр. 2 дахь зурагт 1 бүхэл 1 литрийг 5 хуваасны 1-ийг нь дүрсэлсэн байна. 1 бүхэл 5-1 литр. 3 дахь зурагт 2 бүхэл 4-1 литр. Эдгээр холимог бутархайнаас нэг тохиолдлын тоон шулуун тэмдэглэе. 1 бүхэл 5-1. Дээрх бутархайнуудыг засагдах бутархай болгон бичиж үзье. 1 бүхэл 19 засагдах бутархай болохоор 10-19 болж байгаа юм байна. 1 бүхэл нь 10-10 10-10 дээр 10-9-ийг нэмээд 10-19 болсон юм байна. Дараагийнх нь засагдах бутархай болговол 5-6 болж байна. 5-5 дээр 5-1-ийг нэмээд 5-6 болсон байна. 3 дахьыг сайн ажиглаарай хүүхдүүдээ. 2 бүхэл 4-3-ыг засагдах бутархай болгох юм бол 4-11 болсон байна. 2 бүхэл нь 4-4 дээр 4-4-ийг нэмээд дахин 4-3-ыг нэмэхэд 4-11 болж байгаа юм байна. Саран эхний өдөр 1 бүхэл 5-1 метр тууз авсан. 2 дахь өдөр 2 бүхэл 5-2 метр тууз нэмж авсан. Бол Саран нийт хэдэн метр тууз авсан бэ? 1 метр 1 бүхэл юм болж. Тэгвэл хэдэн тэнцүү хэсэгт хувааж ийн хүүхдүүдээ? 5 тэнцүү хэсэгт хувааж. 5 тэнцүү хэсэгт хуваагаад 1-ийг нь авсан. Энийг тэгвэл юу гэж тэмдэглэх бол? Зүйтэй 5-1 метр гэж тэмдэглэх юм. Тэгвэл 2 дахь өдөр хэдэн метр тууз авлаа? 2 бүхэл 5-2 метр тууз авсан юм. Тэгвэл бид юу олох ёстой вэ хүүхдүүдээ? Саран нийт хэдэн метр тууз авсныг олох хэрэгтэй. Тэгвэл яаж олох болоо? Эхний өдөр 1 бүхэл 5-1 метр тууз авсан. Дараагийн өдөр 2 бүхэл 5-2 метр тууз авсан. Нийт гэж байгаа юм чинь нэмж олох юм байна. Нэмээд хэд гарах болоо хүүхдүүдээ? Одоо бүгдээрээ завхар дээрээ буцаад очив. Энд 2 байгаа. Энд 1 бүхэл байгаа. Нийлээд 3 бүхэл болох юм. Харин энд 5-1 байна. Энд 5-2 байна. Нийлээд 5-3 болж. Тэгвэл нийт 3 бүхэл 5-3 метр тууз авсан юм байна. Тэгвэл бүгдээрээ сайн ажиглая да хүүхдүүдээ. Энд яагаад 3 гарч? Энэ эхлээд холимог бутархайг нэмэхдээ эхлээд бүхэл хэсгүүдийн нэгдэв. 1 дээр 2-ыг нэмсэн. Тэгээд 3 гарсан. Дараа нь бутархай хэсгүүдийн нэм. 5-1 дээр 5-2-ыг нэмээд 5-3 гарсан. Тэгвэл одоо энэ үйлдэлээ
зөв үү буруу юу гэдгийг шалгаж үзье. За яаж шалгах вэ хүүхдүүд ээ? Зүйтэй нийт 3 бүхэл 5-ны 3 байгаа. Тэрнээсээ эхний өдрийнхийгээ хасах юм бол 2 дахь өдрийг харах ёстой. 2 дахь өдрийнхийг хасах юм бол эхний өдрийг гарах ёстой. За бүгдээрээ хасах үйлдэлээр шалгаж үзье. Нийт 3 бүхэл 5-ны 3 метр байгаа. Түүнээс эхний өдөр буюу 1 бүхэл 5-ны 1 метрийг хаслаа. За хэд гарсан бэ хүүхдүүд? 2 бүхэл 5-ны 2 метр гарсан. За үүнийг бүгдээрээ хавтан загвараар загварчилж харуул. За 1 бүхэл 5-ны 1 метр байна. Нийт 3 бүхэл байсан. Түүнээсээ 1 бүхэл 5-ны 1-ийг хасцсан. Энд хэд үлдсэн бэ хүүхдүүд? 2 бүхэл 5-ны 2 метр үлдсэн. За үүнээс дүгнээд үзэх юм бол холимог будирхай хасахдаа эхлээд бүхэл хэсгүүдээ хасах юм байна. 3 бүхлээс 1 бүхлийг хасаад 2 бүхэл гарсан юм. Дараа нь будирхай хэсгүүдээ хасна. 5-ны 3-аас 5-ны 1-ийг хасаад 5-ны 2 гарсан. За энэ үйлдэлээ дэвтэртээ бичиж авч болно шүү хүүхдүүдээ. За тэгтэл саран нөгөө нийт 3 бүхэл 5-ны 3 метр туузнасаа 2 метр туузаар нь гацууран чимгэлцсэн. Тэгвэл хэдэн метр тууз үлдэх болоо хүүхдүүдээ? За энд хэд үлдсэн бэ? 1 бүхэл 5-ны 3 үлдсэн байна. За энийг яаж бодсон юм бол хүүхдүүдээ? За нийт 3 бүхэл 5-ны 3 метр байсан. Түүнээсээ 2 метрийг хассан. Энд нэг юм ажиглагад будирхай хэсэг байна уу хүүхдүүдээ? Байхгүй байна. Тэгвэл будирхай хагамчин бүхлээс нь бүхлийг хасаад харин энэ будирхайгаа хэвээр нь бичсэн. За будирхай хасах үйлдэл дээр нэг ийм тохиолдол байж болох юм байна хүүхдүүд. За бид өнөөдрийн хичээлээрээ холимог будирхай нэмж хасаж сурлаа. За тэгвэл энэ мэдлэгээ бүгдээрээ баттгаад дараах 4 жишээг бодож үзье. За хамгийн ихнийхийг багштайгаа хамтраад бодъё. 4 бүхэл 6-ны 2 дээр 2 бүхэл 6-ны 3-ыг нэмсэн байна. За хэд гарах бол хүүхдүүдээ? 6 бүхэл 6-ны 5 гарсан байна. За яагаад 6 бүхэл 6-ны 5 гарсан бэ хүүхдүүд? За тэгвэл энэ дээр нэг зүйл ажиглаараа хүүхдүүдээ багш нь өнгөөр ялгсан байна. Бүхэл хэсгийг нь ногоо өнгө. Бүхэл дээр нь бүхлийг нэм. Харин хуваар нь хэвээрээ байх учраас хар өнгөөр ялгсан. Хүртүүр дээр хүртүүрийг нь нэмээд 5 гарна. Тэгэхээр бид нар нэмж хасах үйлдэл хийхдээ үнийг сайн анхаарах юм байна. Хуваар нь хэвээрээ хүртүүр дээр нь хүртүүрийг нь нэмээд. За дараагийн бодлого бодъё. 9 бүхэл 7-ны 5-аас 5 бүхэл 7-ны 2-ыг хассан байна. За хэд гарсан бэ хүүхдүүдээ? 4 бүхэл 7-ны 3 гарсан байна. За тэгвэл мөн ялгаагүй бид нар хуваараас хасахгүй байх нь. Харин хүртүүрээс нь хүртүүрийг нь хасах юм байна. Гэдгийг маш сайн анхаарах юм байна. За дараагийн бодлого бодъё. 5 бүхэл 3-ны 2-оос 4 бүхэл 3-ны 2-ыг хассан байна. За энэ хэд гарсан бол хүүхдүүдээ? 1 бүхэл гарсан байна. За энэ дээр нэг зүйл ажиглая. Будирхай хэсэг нь ижлэхэн тохиолдолд бүхэл хэсгээс бүхлийг нь хасаад 1 гарсан байна. За дараагийн бодлого бодъё. 1 бүхэл 6-ны 1-ээс 6-ны 4-ийг хассан байна. За энэ хэд гарсан бол хүүхдүүдээ? 6-ны 3 гарсан байна. За яагаад 6-ны 3 гарсан юм болоо хүүхдүүдээ? За тэгвэл бид нэр 1 бүхэл 6-ны 1 гэсэн холимог будирхайг засагдах будирхай болгон бичдэг аргаа сэргээн саная. За тэгвэл энийг засагдах будирхай болгохоор 6-ны 7 гар.
Яагаад 6-ны 7 гарсан бэ? Нэг бүхэл маань 6-ны 6 хэсэг болно. Нэг бүхэл нь 6-ны 6 хэсэг болно. За тэгвэл 6-ны 6 дээр 6-ны 1 хэсгийг нэмээд 6-ны 7 хэсэг маань гарч. За ингээд 6-ны 7 хэсэг нь гарсан байна. Тэгээд 6-ны 7-оос 6-ны 4 хасаад 6-ны 3 гарсан. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Гэртээ сурах бичгийн 66 дугаар хуудасны 359 62 дугаар бодлогуудыг бодоорой. Бодох явцдаа ямар нэгэн асуудал гарах юм бол ангийнхаа багштай холбогдож асуудлаа шийдвэрлэж болох юм байна шүү хүүхдүүдээ. За хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.